Гэрэл зураг бол амьдралын түүхэн үннийг хамгийн бодитор үзүүлж харуулж чаддаг тийм хүчрхэг зэвсэг байхгүй. Тэрнийг эзэмшсэн гэрэл зурагчин гэдэг хүн бол түүнийхээ одоо мөн чанарыг гаргаж чаддаг, түүнийхээ мөн чанарыг илэрхийлж чаддаг тийм уран бүтээлч байх хэрэгтэй. Гэрэл зургийн уран бүтээлч ард түмэн хоёр үнэхээр нэг толботой юм байна. Бид гэрэл зураг авч яана гэж шүү дээ. Нэг нөхрийнхөө хөрөг зургийг авч өгч байна. Нөгөөх нь ахуулж байна. Энэ бүхэн чинь энгийн юм шиг мөртлөө эцсийн эцэст эн чинь одоо түүх болон үлддэг хамгийн одоо ховор нандин зүйл байдаг байхгүй юу? Миний анх гэрэл зурагтай холбогдсон түүх бол 10 дугаар ангиас эхлэх юм байгаамаа. Дунд сургуулийн 9 дугаар ангид байхдаа би анх гэрэл зураг авч сурсан юм. Тэр үеэс би гэрэл зургийг сонирхдог, авдаг, гэрэл зургаар өвчлж байсан үе л дээ. Анхны камерын нэр бол Зорки. Зорки бол одоо лайк гэж герман аппаратны суурин дээр үндэслэн Оросын хийсэн Зорки гэж аппарат. Энэ Зоркигаар л одоо бид жинхэнэ гэрэл зураг авч баярлаж хөөрөлдөж байсан үедээ. Тэгээ энэ үеэс эхлээд гэрэл зураг сонирхтгоороо гэрэл зургаа үргэлжлүүлэн сонирхож гэрэл зургаа хөгжүүлж явсаар үдийг хүрч байгаа юм л да. Миний анх гэрэл зургийн урлагт одоо хүчээ үзсэн анхны гэрэл зураг гэж би энийг хүндэтгэж хайрлаж явсан миний нэг кадр байдгийг. Энэ бол одоо энэ Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай бол энгийн талбай гэсэн санаагаар авсан анхны миний уран бүтээл юм байна. Энэ талбай дээр чинь тэр болгон тагтаа ирдэггүй байлаа шүү дээ. Тэгээ энэ тагтааг ирүүлэхин тулд бүр наад зах нь 2-3 хоногийн өмнөөс Улаанбуудаа талбай дээр цацаж 2-3 хоноод тэгээ энэ хідэн тагтааг өөрөөр хэлбэл талбай дээр аргамж авсан. Тэгээд энэ охиныг нэг өдөр дагуулж очиод энэ охины гарт нь хідэн буудаа атгуулад тэгээ өөрөө буудаага талбай дээр цацж ийж энэ хідэн тагтааг авч сүхийн талбай, энгийн талбай гэсэн утгаар энэ зургийг анх авчихсан. Энэ зураг бол одоо миний уран бүтээлийн анхны бүтээл юм байна. Тэр үед чинь тагтааг бол анги тайвны бэлэг тэмдэг гэж магтдаг. Сэнгэ хүртэл тагтаа гэдэг шүлгээ бичиж тэр үед нэр алдраа самандаж байсан үе шүү дээ. Энэ кадр дээр бол төрийн ордон цагаан байгаа. Төрийн ордон анги цагаан байсан. Дараа нь 1960-ад оны сүүлч төрийн ордныг өөрчилж төрийн ордон маань саарл болсон. Тэгээ саарл ордон гэж нэрлэдэг байсан улсууд. Энэ бол тэр үеийн найрамдлын зам сонинд хэвлэгдэж байлаа. Бас бус сонин сэтгүүл бас хэвлэгдэж байсан тал бий. Энэ 1980-ад онд Улаанбаатар хотын одоо хүүхд залуучуудын парк гэж байлаа шүү дээ. Энэ хүүхд залуучуудын парк чинь одоо усан хориглоор ажилладаг, хүүхдүүд чөлөөтэй усанд ордог, тоглодог ийм сайхан газар байсан юм. Тэгээ тэр үеийн хүүхдүүдийн тоглоод наадж байгаа, усанд орж байгаа тэр үеийн хүүхдүүдийн чөлөөтэй амьдралыг харуулах үүднээс энэ кадрыг би зарсан юм байна. Өөрөөхөө л одоо хөсөл зоргоор авсан зураг шүү дээ. Энэ чинь өөрөө ажиллаа хийж яваа үед энэ хүүхдүүд дайралтанд тэгэл кадр дарна. Тэгэл энэ чинь бидний одоо өөрөөр хэлэх юм бол гэрэл зурагчны сонирхол, гэрэл зурагчны одоо зорилт юм да.
Монголын үндэсний номын сан гэж байлаа. Энэ үндэсний номын сангийн барилгын хэсэг тэр цаана харагдаж байна. Энэ үзэсгэлэнгийн танхим гэж байсан. Энэ үзэсгэлэнгийн танхимын нэг хэсэг энэ хойдолд нь харагдаж байна. Энэ бол одоо манай аргагүй залуучуудын маань хүсч тэмүүлдэг, зорж гүйдэг ийм л одоо газар байсан гэдэг нь одоо эндээс ил харагдаж байгаа юм л да. Нам тусгаас саатан ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх, саатны амьдралыг төхнүүлэх үүднээс Хөвсгөл аймагт одоо энэ саатнуудад зориулж байсан барьж өгч ирсэн. Тэгээ энд орсон саатан гэд нэгч байхгүй. Ягаад гэвэл эдгээр чи энэ амьдралыг мэдэхгүй нэгдүгээр. Хоёрдугаар тэр өөрснөөхөө уртсанд амьдрах сонирхолтой байсан учраас энэ саатны барьсан энэ барилга хөндөй хоосон чигээрээ үлдсэн юм байдаг. Энэ тухайн үед бид нар зориуд очиж саатангуудын амьдралыг харуулах, тэдний одоо аж амьдрал сайхан хөгжиж цэцгэлж байгааг харуулах гэсэн үүднээс энэ саатангуудаа энэ саатны орон сууц, саатны барилга байшингийн дагуур явж байгаагаар тэр үед зургийг авч хадгалж байсан ийм кадр байгаа юм да. Тэгээ энэ кадр одоо бид чинь одоо тэр үед улсынхаа фондонд өгдөг. Фондонд хадгалагдсан кадрууд одоо тэгээд чухам хаа явдаг юм. Тэрийг бол одоо бид олж мэдэхгүй нэг ганц кадр үлдсэн. Тэр кадр л одоо энд та бүхэнд түүх болгон харуулж байгаа юм да. Улаанбаатар хотод инг 50-ны гүр ашиглалтанд орсон юм байгаа. Энэ ашиглалтанд орох үеийн нэг кадр энэ байна. Энэ инг 50-ны гүр бол Монголын ард түмний одоо зүрх сэтгэлд үнэхээр одоо үлдэж чадсан агуу их хөдөлмөрийн үр шим гэж би боддог юм аа. Ягаад гэвэл энэ гүүрээр гараагүй, энэ гүүрээр яваагүй хүн гэж одоо Улаанбаатарт улсад бол бараг байхгүй шүү дээ. Тэгээ энэ гүүр бол 70 жилийн өмнө 66 жилийн өмнө энэ кадрыг авсан юм байгаа. Энэ гүүрийг Хятадын талаас Хятадын элчин сайд, Монголын талаас манай Тээвэр холбооны яамны сайд дамжин орж байгаа хүлээж авч ирсэн юм байна. Инг 50-ны гүүрээс өмнө модон ногоон гүүр гэж байсан. Энэ дундгал дээгүүр. Тэр модон ногоон гүүрээр бүх тээвэр явдаг байсан. Одоо энэ гүүрний чи урд талд амьдардаг 120-хан байна. Энэ 120-хан 19-хан бол дээхэн үед энэ гүүрээр гарч хотын төв рүү очихыг хот руу орох, хотод очих гэж ярьдаг байсан юм. Тэр бүхэн бол одоо бас түүх болон өлөг болж ард түмэд тунд үлдсэн байдаг юм. Энэ бол одоо Цэдэн Балдарга Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад оролцож, гар үе оролцож байсан зайсангийн бүтээн байгуулалт. Зайсан толгойг анх барьж байгуулж явах үеийн кадр байгаа. Энэ доор нь одоо тэр үед чинь зайсанд Монгол гэрээр айл амьдардаг байсан. Тэр Монгол гэрийн буур, энэ Монгол гэрийн хашаа хороо харагдаж байна. Цаана хөдөө аж ахуйн дээд сургууль. Зайсан толгойд анх зөвлөлтийн дайчдын гэрэл төшөө гэж байсан. Тэр гэрэл төшөө шинчлээд зайсан толгойн одоо энэ одоо байгаа зөвлөлтийн дайчдын сурлаг хөшөөг анх байгуулж ирсэн үеийн кадр л да. Энэ 1960-ад оны ихний кадр шүү. За би Найрамлын 105 жил ажилласныхаа дараа Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангид орсон юм аа. Манай ангийн багш Цэрэн гэж оператор байсан. Монгол Улсын авиат оператор Цэрэн. Цэрэн багш бол надад их юм заасан. Бид нарт их юм сургасан. Монцомгийн гэрэл зургийн ерөнхий редакцч байгуулагдсан 1970-ад оны эхэнд Монгол Улсын мэдээлэл радио, телевизийн улсын орооны гэрэл зургийн ерөнхий редакцид гэрэл зургийн редактор сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн.
Намын төв хорооны нарийн бичгийн дарга Зэдэн бол Югославийн коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга Тито таах болсон дург байгаа юм л да. Тито бол үндэ гэж хэлэхэд Кремлийн хаалгаар шаагаагаа мөртлөө Монгол гэрт ирж Монголын тухай сэтгэлээ үлдээж Монголын ард түмнийг сонирхож явсан энэ түүхлийн кадраас харагддаг. Энэ коммунист бол үнэхээр жинхэнэ нуграшгүй коммунист хүн байсан гэж ярьдгийг. Энэ 1970-аад оны дундуур шүү дээ. Монгол-Югославийн харилцаа одоо өрнөж байсан үе. Нэгдүгээрт, хоёрдугаарт манай Монголыг үнэхээр сонирхож Монголын амьдрал, Монголын ард түмний хүсэл зориг, Монголын ард түмний одоо хүсэж байсан хүслийг энэ хүн одоо биеэрээ ирж мэдэрч биеэрээ одоо амссан хүний нэг дээ. Тухайн үед бол Югослав Европын бус социализмыг бодох юм бол арай өөр хандлагатай байсан. Ягаад гэвэл баруун талдаа арай илүү ханддаг, баруун тийших улсуудтай бол арай дотн ханддаг байснараа Югослав бус социалист орныг бодох юм бол шал өөр байсан л да. Тэр битгийл Югославт гадагшаа гарах 3 дахь оронд очих гэсэн хүсэлтэй улсууд Югославт байдаг. Монголоос ч гэсэн 3 дахь оронд очих гэсэн Итали, өөрөөр хэлэх юм бол тухайн үед Италид очих гэсэн улсууд тэнд хоргоддог байсан гэсэн одоо яриа байдаг байсан юм аа. Тухайн үед одоо хамгийн олон төлөөлөгч зочдтой үе бол намын их хурлууд байдаг байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ Монгол Ардын хувьсгал намын 14 дугаар их хурлын төлөөлөгчид энэ скватрын талбай дээр зураг авахулсан байгаа. Энэ зургийг бол 3 кадраар панорам хийсэн. Энэ тухайн үед бол бид нар хөл камер гэж байхгүй шүү дээ. Шууд гар дээрээс авдаг. Шууд гар дээрээс авсан кадраараа панорам хийн. Тэгээ энийг ингэж бүгдийг зохицуулж, донжийг олж хийнэ гэдэг бол тийм амарг байсан. Энэ кадр бол үнэхээр түүхэн холбогдолтой кадр байсан. Тийм учраас энийг төлөвлөж ямар ч байсан энэ төлөөлөгчдийг бүгдийг үзүүлээ харуулъя гэсэн үүднээс авсан кадр байгаа. Монголын нам төрийн гарамгай удирдагчдын нэг Жамсрангийн самбууга 1972 онд таалагдсан юм байна. Жамсрангойг оршуулах ёслол дээр намын төв хорооны улс төрийн төвчөөний гишүүн, намын төв хорооны нарийн бичгийн дарга Зэдэн бол Жагуурл, Аргачаа, Ламсран, Майдар, Лусан нар даргын ширлийг хүндэтгэн өргөж явна. Энэ зураг бол бас түүхэнд толбогдох хамгийн сайхан кадр гэж би боддгийн өөрийнхөө энэ авсан зургийг. Самбуугачин тухайн үедээ улс төрийн төвчөөний гишүүн нэр хүндтэй удирдагчдын нэг байсан. Самбуугын тухай бол ард түмэн ярихдаа самбуугаг хамгийн одоо Монгол талдаа элэг зөөлөнтэй, Монгол талдаа гэсэн сэтгэл санаатай самбуугын бичсэнийг өдөө аж ахуйн тухай ном байдаг шүү дээ. Тэр номоор нь самбуугаг ард түмэн сайн мэднэ. Ардын хувьсгалын 50 жилийн хойно үйл явдлын босгон дээр Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн төлөөлөгчд улсын дараамын театрын энэ хүндтэй байран дээр баярын хурлын ажиллагаа хийж байгаа. Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Алтан гэрэл түүний хажууд сууж байгаа улсууд нь болохоор Самбууга, Зэдэн булгаа, Молом Жамцгаа, зөвлөлтийн
цэргийн төлөөлөгчд оролцсон ийм хүндэтгэлийн баярын хурал болсон юм байна. Энэ баярын хурлыг нээж нөхөр Алтан гэрлийн үг хэлж байгааг энэ кадрт болгосон. Энэ кадр бол ерөнхийдөө баярын хурлын хамгийн хүндтэй зочдоос гадна Ленин Сүхбаатар нарын өшөө зурсгалыг бас цаана тавьж улсынхаа төрийн талбайг дунд нь мандуулсан ийм кадр байгаа. Тэр үед ч одоо социализмын үед бүх юм тийм хаалттай байх үеийн одоо хамгийн нээлттэй зураг гэж би энийгээ боддог шүү дээ. Монцовыгийн гэрэл зургийн редакцид ажиллаж байсан хугацаанд би үйл явдал, хот, урлаг, спорт хариуцдаг байсан. Тэгэж хотын зураг өдөр тутмын одоо амьдралын минь одоо чимэг болж явсан гэхүү дээ. Кадр ах бүрийдээ хотын годомж талбай, хотын барилга, байгууламж, хаана шинэ юм гарч юу, хаана шинэ юм бий болж юу, шинээр байгуулж байгаа барилга байгууламж юу байна гэж ирж хайдаг. Ийм л одоо нөхцөл байдалд амьдарч байлаа шүү дээ. Ер нь тэгээд гэрэл зурагчдын одоо энэ амьдралын гол шалгуур болсон хотын гэрэл зураг бол ерөөсөө миний амьдралын бас л нэгэн мөчид хамаарах үйл явдал болж учирсан юм аа. Зөвлөл улсын СССР-ийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дараа Подгорны Монголд айлчилсан 1970 оны үед тэр кадр нэг нь бол одоо энэ юм байгаа. Ягаад энийг эндээс авахулсан юм гэхлээр энэ хөдөлмөрчдийн хүлээж авсан жагсаал хүнд төлөөлөгчд маань ийм хэмжээнд харагдах кадрыг би энэ сонгож камера өндөр дээр байрлуулж авсан анхны кадр юм байна. Энэ кадраас бол одоо бид гэрэл зургийн сурвалжлагчид, кино сурвалжлагчид, телевизийн сурвалжлагчид тэн дотроо хөдөлмөрчдийн хүлээж хүсэж байсан төлөөлөгчд нь хөдөлмөрчдийнхөө дунд харагдаж байгаа ийм кадрыг бол эндээс бүрнээ харж болж байгаа. Энд бол одоо зөвхөн төлөөлөгчдийн биш, энд манай нам засгийн бас удирдагчид, гадаад явдын яамны сайд тойвч гэх шиг хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн одоо зүс, царай, өнгө, барьсан, зураг, хөрөг, туг, далбай энэ бүхнийг бол эндээс олж харж болж байна да. Манай Монголын гэрэл зурагчдын төлөөлөл одоо энд тод харагдаж байгаа юм. Бид одоо хамт ажиллаж амьдардаг, хамт одоо нэг үйл явдалд явдаг байсан. Жишээлх юм бол одоо энэ кадр дээр киноныхон нас урт насан телевизийнхнаар таштандаг үнэн сонны цэрийн жамц, Улаанбаатарын мэдээ сонны Сампил Норов, Монцомыгийн Сүхбай, Содном жамц гэх мэтлэн манай одоо гэрэл зургийн мастерууд энд одоо ажиллаа хийгээд байж байгаа байдал. Энэ хүлээлт гэдэг зураг л да. Өөрөөр хэлбэл дараагийн үйл явдал болохыг хүлээж байгаа хүлээлт гэсэн зураг. Тухайн үед гэрэл зургийн сурвалжлагчид киноныхон бүгд л одоо өөрсдийнхөө зохицсны кадрыг авахын тулд одоо өөрсдийнхөө байр суурь бүх юмыг бэлдэж байдаг. Энэ бол мэдээж хэрэг Улаанбаатар хотын төв музей гэж байсан. Тэр музейн үүдэн дээр зочдоо хүлээж байгаа зураг. Энэ гэрэл зургийн жанр дотроос хөрөл зураг гэж одоо бас их хүнд жанр байдаг шүү дээ. Мэдээлэл радио, телевизийн улсын хороо гэж байсан. Энэ хороонд би байгуулагдах гэж байсан гэрэл зургийн ерөнхий редакцид нь ажиллахаар томилогдоод энэ мэдээлэл радио, телевизийн улсын хороонд ажиллаж байсан үе. Тэгэхэд энэ манай дараагаар Жалгаа жуугаа ажиллаж байсан. Тэгээд Жалгаа жуугаан хөргийг авахдаа тэр хүний бас өөрийнх нэг онцлогийг хараад гансан тамхи татахын оруулъя гэж бодоод энэ кадрыг авчихсан. Энэ хүн бол нам төрийн одоо нэртэй удирдагчдын нэгч байлаа. Навсаатлаа одоо хөдөө хөөгдөд
хээр зөлөгдөж байсан хүний ч нэг байл. Их энгийн бөгөөд хүнтэй одоо ерөөсөө эрээ зэргүй сайхан ярьдаг, хөөрдөг, хүнтэй сайхан харьцдаг ийм л одоо дарга хүн байсан юм. Монгол улсын төрийн шагналт урлагийн гавьяац зүтгэлтэн зураач Гава. Энэ хүнтэй би анх 1960-ад оны ихэр танилцсан юм байна. Энэ агуу хүн бол өөрөө зураачаас гадна гэрэл зураг их сонирхдог. Гэрэл зургийн талын маш их олон альбомтой, гэрэл зурагчдад үзүүлж сонирхуулгатай их дуртай тийм байсан. Энэ хүнийг дагаад өөрийнх нь урлан одоо энэ сквадрын талбайд байсан. Тэгээд би энэ хүнийг бас гэрэл зургийн талаар их сонирхдаг юм байна. Өөрөө ч гэсэн гэрэл зургийн талаар бас их мэдлэгтэй. Тэр талаараа одоо биднэрт бас сургамжуулах сайхан зүйлүүдийг хэлж ярьж өгчөөсөнд нь би бас их сэтгэл талархаж явдаг. 1964-65 үед Монгол Улсын их сургуульд оюутан байх үеийн манай багш нар монгол хэл уран зохиолын багш байсан Бямбэ Эрдэнэцэнгуайн хөрөг. Энэ анхны хөрөг одоо энэ кадр ингээд түүхэн дурсгал болон үлдсмэйд юм а. Эрдэнэцэнгуай чинь тухайн үед тэр болгон зураг хөргөө ахуулаад байхыг хүсдэггүй. Нэгдүгээр, хоёрдугаарт ер нь зураг ахуулна гэсэн ойлголт тэр хүнд байдаггүй юм шиг санагддаг шүү. Яагаад гэвэл энэ зургийг авахын тулд Эрдэнэцэнгуйгаас би нэлээд их гуйж говшиж байж тэр тусмаа оюутан хүн тэгж энэ агуу хүний зургийг авна гэж баг байхгүй байсан юм шиг санагддаг. Хувь хүний хувьд бол Эрдэнэцэнгуйч их энгийн бөгөөд их тийм хүнд одоо хүний хүндтгэдэг тэр утгаараа Эрдэнэцэнгуй агуу хүн байсан юм байна. Ялангуяа оюутнуудтай харилцаа, ялангуяа тэр оюутнуудын асуулт хариултанд тэр хариулж байгаа, тэр оюутнуудтай харьцаж байгаа, оюутнуудыг хүндэтгэж байгаа, оюутнуудад сургаж байгаа өгс нь бол одоо их агуу шүү дээ. Тухайн үед чинь одоо Эрдэнэцэнгуйг бид нар бас хүндтгэхээс гадна Эрдэнэцэнгуйгаас эмээдэг байлаа шүү дээ. Тэр болгон хажууд нь элдв юм ярихгүй, тэр болгон тэр хажууд нь дуу шуу гаргахгүй байхыг хичээдэг. Гэтэл Эрдэнэцэнгуй бол тийм биш өөрөө бол оюутнуудтай их хэлэгцэг дотн харилцдаг. Оюутны асуулсан асуултанд бол их энгийн бөгөөд товч тодорхой хариулт өгдөг ийм хүн байсан юм шүү. Зүгээр энгийн бодохдоо энэ бол яг гэрэл зураг авчил байна, ахуулж ил байна. Тэр ахуулж байна гэдэг чинь авч байгаадаа хамаг өчрөө байгаа шүү дээ. Тийм учраас гэрэл зураг мөнхийн одоо хүмүүсийн хэрэглээ, мөнхийн одоо байх зүйл гэдгийг бид тогтмол бодож явах ёстой. Намайг оюутан байхад Монгол Улсын их сургуулийн сэтгүүлчдийн ангид Гадамба гэж багш хичээл ордог байсан юм. Энэ хүн бол их хошин, нэгдүгээрт, хоёрдугаарт өөрөө хичээлээ заахта өөрийнхөө тэр хэлж ярих тэр бүх юмыг өөрийнхөө биеэр үзүүлж харуулж чаддаг. Хүмүүсийг их уйлаадаг тийм багш байсан. Монгол Улсын их сургуулийн 20 жилийн ой болж ирсэн. Тэгээ энэ 20 жилийн ой тэр хүндэт самбарт энэ хүний зураг орох юм гинэ. Энэ хүний зургийг чи авч өгөөрэй гэж манай багш нар надад загсан байхгүй юу. Тэгээ би энэ багшийнхаа зургийг тэр хүндэт самбарт тавихаар авсан. Өөрийнх нь төрх байдал хэдийгээр сайхан харагддаг ч гэсэн хөрхи энэ бас өмссөн хувцас сунрын хувьд бол бас л хүндэт самбар тавихад гологдохоор л юм байгаа юм л да. Тэр үед тэгж голж байгаагүй, шилж байгаагүй энэ хүний байдлыг байгаагаар нь л одоо кадрт навсан ийм л зураг байгаа юм да. Монголын зохиолчдын эвлэлийн байгуулагдсны ойтой холбогдуулж энэ Улаанбаатар хотын үзэсгэлэнгийн танхимд том үзэсгэлэн гарсан юм байна. Нэм усрын шилтэмгэн ураа энэ үзэсгэлэнг
Чойдлын чимд тайлбарлаж байна. Сусар урам гойнд зохиолт хорооны дарга Зэдэв. Тэгээд цаана зохиолчид Сүрэнжив, Иштавхай, Дорж нар харагдаж байна. Энэ зураг бол одоо бас манай түүхэнд холбогдох бас нэг түүхэн зургийн нэг гэж би үздэг юм аа. Гэрэл зургийн салбарт миний би одоо бараг 60 гаруй жил 70 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гэрэл зураг гэдэг шухам юу болох вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт гэрэл зургаар юу хийж чадав гэсэн ийм гол асуудал тавигдж байгаа юм л да. Тэгээ энэ гэрэл зураг гэдэг бол үнэхээр Монголын түүхийн хөгжил, Монголын ард түмний амьдралын одоо бүхэл бүтэн түүх гэрэл зурагт холбогддог. Гэрэл зургийн үйл ажил бол бүх юмд өөрийнхөө биеэр халь сугаахаас эхсүүлээд боловсруулах, хальсаа хатаахаас эхсүүлээд дараа нь буулгаад гэрэл зургаа гаргах, лабораторид ажиллах, энэ бүхэн чинь одоо ерөөсөө яг амьдралын жинхэнэ одоо шалгуур байлаа. Одоо бол нэг талаасаа хамаг юм техникцсэн, хөгжсөн ийм үед зөвхөн дарахал хэрэгтэй болоод байгаа шүү дээ. Тийм ч учраас одоо гэрэл зураг дардаггүй хөнгө болсон нэгдүгээрт. Хоёрдугаарт гэрэл зураг гаргадаггүй техникгүй болсон. Ийм л биш үү дээ. Гэрэл зургийн хальс гэдэг маш үнэтэй байлаа. Тэр үн цэнийг одоо бас тооцохгүйгээр гэрэл зураг авдаггүй байсан шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол нэг гэрэл зургийн сурвалжлагчид өдөрт ногдох нэг хальсанд 4 кадр заавал одоо зураг авсан байх ёстой байдаг. Тийм ч учраас гэрэл зурагчид тэр үед кадр бүхнийг алт гэж үздэг байсан байхгүй юу? Уран бүтээлдээ эзэн болж нэгдүгээрт, хоёрдугаарт уран бүтээл хийж гин гэдгийнхаа үүднээс гэрэл зургийг бол жинхэнэ одоо бодитоор үзүүлж харуулах хэрэгтэй. Зүгээр хийсвэрлэж авсан зураг бол өөр л дээ. Зүгээр нэг кадр дараа дөнгөрөх шал өөр. Хүн уран бүтээл хийж байна гэж бодож авч байгаа кадр бас нэг өөр. Тийм учраас хүн өөрийнхөө хариуцсан, өөрийнхөө хүссэн мэрэгжил, өөрийнхөө мэдлэгийг цаг ямагт дэвшлүүлж явах хэрэгтэй. Одоо ирээдүйн Улаанбаатар хот, ирээдүйн Улаанбаатарын түүх, мөн одоо энэ үлдэж хоцорсон түүх, энэ үлдэж хоцорсныг авсан гэрэл зураг, энэ бүхнийг цаг ямагт харьцуулан санаж Улаанбаатарынхаа ирээдүйг ямар байх вэ нэгдүгээрт, ирээдүйд байх тэр Улаанбаатарын төрх зураг ямар байх вэ? Энэ бүгдийг одоо үргэлж сэтгэл санаандаа харьцуулан бодож явах хэрэгтэй. Тэгсэн цагт уран бүтээлийн сайн бүтээл гарна. Тэгээгүй цагт бол байгаагаар нь авъя, байдаг, эс байдаг гэд үзэх юм бол тэр бол бас төдийлөн сайн уран бүтээл болж чадахгүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Гэрэл зургийн фонд гэж байна шүү дээ, улсын. Би бас энэ гэрэл зургийн фондод жайлжуул юм өгсөн сүүлийн үед. Одоо ч өгнө. Ягаад гэвэл энэ гэрэл зурагч нь байна шүү дээ. Гэрэл зурагчтайгаа салшгүй холбоотой гэдэг юм л да. Би унаад л өгвөл миний надд байгаа одоо энэ гэрэл зураг, пленк, хальс энэ бүхэн чинь бүгд газар дороор шүү дээ. Тийм учраас тэрийг байлгах, үлдэх гэдэг бол яриаггүй тийм ээ гэрэл зурагчтай холбоотой юм байна. Өөр дээр байгаа ганц нэг кадрыг бол улсын архивт, улсын фондод өгөх хэрэгтэй. Энэ улсын архивт өгсөн зураг чинь үрд чиний нэртэй холбоотой, үрд чамайг одоо хүнд таниулж явах ийм үүрэгтэй юм шүү. Харахгүй одоо энэ хэдэн жилийн өмнө авсан зураг байна. 50-60 жилийн өмнө. Одоо энэ бүхэн ингээ эргээд надтай холбоотой болоод намайг ингээд энэ ширээний ард суулгаад та нартай яриулж байгаа чинь эцсийн энэ гэрэл зураг гэдэг чинь ямар үнцэнтэй вэ гэдэг нь л харагдаад байгаа юм л да. За баярлалаа та нарт. Баярлалаа хөгтүүдээ.